Сайн байцгаана үзэгчдээ. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ One Chumin гэх аимшиг комик цувралыг ярьж танилцуулахаар бэлдсэн байна. Энэхүү комикийн маань зохиолчийг бас One Chumin гэх ба нэрээрээ цувралаа нэрлээ зогсохгүйгээр өөрийнхөө дүрийгч бас цувралдаа оруулан бараг л гол дүр шахуу зонхлон гардгаараа онцлог юм а. Уг комик цуврал маань нийт 15 ширхэг аимшигын богинохон түүхээс бүрдэх бөгөөд 2 хэсэг болгон оруулахар шийдлээ. Лайк, subscribe итгэхдээ дараа бичлэгээ цаг алдалгүй үзээрэй. Шууд аимшигын түүхүүд рүүгээ орцгоё. Түүх номер 1. Баталгаат шуудан. One Chumin бол шуудангийн ажилтан. Тэрээр ажлаа тараад явах гэтэл захирлан түүнийг энэ сүүлийн ганц захиаг хүргэж өгөөд яв химээдэг. Тэрээр захиаг дурамжхан авах ба уг захиан заавал эзэнд нь хүлээлгэж өгөх ёстой захиа байдаг. One Chumin ч амандаа өглөн захирлаа хараан явж гарлаа. Тэгээд уг шуудангаа хүргэж өгөх айлынхаа гадаа ирэн хонхыг нь дарахад хаалга онгоох мөчөд үхээрийн муухай үнээр сэн хідэл үнэртэнэ. 아이, 깜짝 놀랐네. 얼굴이 왜 저러지? 어디 아픈 아인가? 안녕, 우체부 아저씨야. 혹시 아빠 계시니? 아니에요. 아, 그래. 근데 이 아이 상태가 안 좋아 보이는데. 엄마는 계시니? 네. 설마 방치됐거나 학대받는 건가? 밥은 먹었니? 괜한 오지랖일까? 네! 놀래라. 아, 그래, 내일 다시 올게. Энэ явдлын дараа One Chumin гэртээ ирсэн байх бөгөөд энэ ажлыг даалгасан захирлынхаа зургийг боксын мишокон дээр наан цохин харааж зүгэн. Бас тэрээр өмнө нь боксын тамирчин байсан байжээ. 리하이, 오늘은 아빠 계시니? 아니에요. 엄마는 계시니? 아니에요. 아, 그래. 근데 대체 뭘 먹었길래 입 주변이랑 옷이 저렇게 지저분하지? 밥은 먹었니? 네! 아니야, 저건 맞지. 그래, 내일은 좀 늦게 올게. 아빠한테 우체부 아저씨 왔었다고 꼭 전해줘. Үүний дараа One Chumin-д нэг л эвгүй мэдрэмж төрөн бүрж ирэхэж орхилоо. Тэгээд ажлал юм хойно эзэндэн шууданг нь заавал хүлээлгэж өгөх ёстой юм болохоор нөгөө айл руугаа маргааш нь аргагүй ирэхэнд дахин очдог. Гэтэл хаалга онгооход энэ удаад харин өмнөхөөсөө арай л өөр мэдрэмжтэй байх нь тэр. Илүү сүлдсэн, илүү өссөн, аимшигтай харагдаж байлаа. 안녕하세요. 안녕, 오늘은 아빠 계시니? 아니에요. 아니겠지? 엄마는 계시니? 아닐 거야. 아니에요. 밥은 먹었니? Тэгээд манай залуу маань хэдий аимхаач гэсэн боксор хичээлдэг юм болохоор нөгөө нэг юу нь мэддэхгүй амтныг шууд л нам зохин дуустдаг. Түүх номер 2. Уучлалт. One Chumin багын найз болох Тунгантайгаа хамт уулзаагүй удсан найз болох Кёнжутай уулзахаар тэднийхийг зорин явцгаана. Кёнжугийн тэдэнд өгсөн хаяг нь бөөгийн гэр байх бөгөөд тэд ямарч байсан хонхыг дардаг. Хаалгыг татан дотогш ороход Кёнжу эмээтэйгээ үүдэндээ зогсож байлаа. Кёнжугийн гэр бүл юм үзэж харах чадвартай бөгөөд Кёнжуд ч гэсэн энэ чадвар бий. Эмээ нь харин бөө байх ба Кёнжу эмээдээ хандан харсан зүйлээ битгий хэлээрэ хэмээн анхааруулна. Эмээ нь тэднийг харан мэндэлж найз тунган нь төрүүлж очин эмээтэй юм ярихад төрөөхөн зүв зүгээр байсан эмээ нь найз тунгныг нь харангуутаа гинэтэл уурлаж хараан зүхэж хөөж эхэлдэг. Тэгээд эмээ нь "Чимүү алуурчин хүн алчээ. Одоо тэр чин чамайг өгөхийг хүлээгээд толгой дээр чин зүгтээстэй явж байна" хэмээн пал хийтэл хэлж орхих нь тэр. Ингэж хэлхийг сонссон тунгийн уйлан би алаагүй гэж хэлэн өнгөрсөнд яг юу болсныг ярьж эхэлдэг. Тунганы 10 жилийн ангит нь Юммуны гэдэг нэгэн том тухтай хүү байдаг байжээ. Тэрээр түүнийг маш их дээрлэхэн ичгэвтер байдалд оруулдаг байсан бөгөөд би энэ мог төгсгөөс өмнө халзан толгойтой болгоно. Тэр эхнээсээ өснө халзраад эхэлчихсэн байж штэ. Хардаа гэж хэлэн бусдын доог дохуу болгодог байлаа. Тэгээд маргааш нь Юммуныг дахиад дээрлэхэндээ гэж хэлсэн шигэ амандаа үгэлсэн явж байтал сургуулийн гадаа сурагчид бөөгнөрсөн байх бөгөөд тунган зүсэн орж харахад нүдэндээ ч итгэсэнгүй шоконд орж Юммуны аль хэдийн сургуулийн дээвэр дээрээс үсрэн нас баржээ. Тэгээд тунган уг нь уучлалт гуйх гэж байсан. Энэ явдлаас хойш одоо хүртэл харамсаж ирсэн үүнээсээ болоод стресстэйж өснө хүртэл унж байгааг хэлдэг. Үүнийг нь сонсон эмээ түүнийг бурууга мэдэрснийг ойлгоод тэр хүүхдийн булшийг хайж очиод бурууга чин сэтгэлээсээ хүлээж чадвал зүгээр болно хэмээн хэлж өгдөг.
Хэд хоногийн дараа Төнгөн Кёнжогийн эмээ дээр ирэх ба түүний загснаар хийснээ хэлэн одоо толгой дээр нь нөгөө сүнс дахин харагдаж байна уу хэмээн асууна. Эмээж түүнд хандан одоо байхгүй болж чамааг уучлсан байна хэмээн ярив. Төнгөн ч баярлан уухаан тас явах бөгөөд Кёнжо эмээгээсээ та яагаад худлаа хэлж байгаа юм бэ хэмээн асуудаг. 이제야 마음이 편하네. 영혼이 타대신에 오지고 왜 거짓말했어? 경조야, 사과라는 건 상대방이 용서할 수 있을 때 해야 하는 거란다. 집 한편하려고 하는 사과는 되려 더 큰 원망을 불러온단다. Түүх номер 3 аимшигын группийн цуглаан. Интернет аимшигын группийнхан уулзалтаж мэддэг аимшигын түүхээ хоорондоо хуваалцсан. Яриа эхлэхээс өмнө группийн гишүүн Вон Чүмийн хин нь ямар ч түүх ярьсан заавал алга ташин хэмээн дүрм гаргадаг. Үүнийг сонсон Идахэ бүсгүй аимшигын яриа ярьж байхад яагаад заавал алга таших ёстой гэж асуухад Кёнжо түүнд хандан яагаад гэвэл алга ташилт гэдэг нь хоёр гараа нийлүүлж гаргаж буй чимээ учраас ямар нэгэн сүнс жүтгэр гагцхөө энэ үйлдэлийг л хийж чаддаггүй юм гэдэг. Тийм ч болохоор хүмүүс бид бурханд залбирахдаа хоёр гараа нийлүүлэн залбирдаг шүү дээ гэж Кёнжо тайлбарлаж өглөө. Уг ярианы дараа Төнгөн бас нэгэн амд амьдсан яриа ярьж өгдөг. Энгийн хүмүүс ч гэсэн сүнс харах боломжтой гэдгийг та нар мэдэх үү? Амьдын ертөнц болон үхэгсдийн ертөнц нь нэг цаг хугацаанд байдаг. Тийм ч учраас энгийн өдөр тутмын нүдээр харуул харагдахгүй. Харин арай өөрөөр эвгүй байрлалаар хараад үзэх юм бол харагддаг гэдэг. Жишээ ярихад үүрээр үсээ угааж байгаад ийш тийшээ хараад дараа нь толь руу харвал яг чиний хойно сүнс чам руу ширтэж байх жишээний гэж Төнгөн мэддэг зүйлээ хуваалцлаа. Үүний дараа Идахэ бүсгүй Вон Чүминээс бидний цугласан энэ байшин яагаад муу ярих болсон юм бэ гэж асуухад Вон Чүмин тэдэнд болсон явдлыг ярьж эхэлдэг. 4 жилийн өмнө энэ байшинд залуухан эхнэр нөхөр хоёр аз жаргалтайгаар амьдардаг байж. Гэтэл нөхөр нь нэгэн бүсгүйтэй явуулдаж гэрээ орхин тагчиг алга болжээ. Гэсэн хэдий ч эхнэр нь нөхрөө буцаж ирнэ гэдэгт итгэн өвөл зөмгийн хүлээсээр л байлаа. Энэ мэдчлэн цонхороо байн хардаг болохоор хороолын иргэд ч түүнийг андахгүй болжээ. Тэгтэл хизэнээс ч юм бэ эмхтэй нэг ч хөдлөхгүй амрахгүй цонхроо ширтээстэй байх нь тэр. Үүнийг анзаарсан хороолын иргэд түүнд санаа зовн хаалгыг хүчээр онгойлгон дотогш ороход жихүүдс хүргэм аимшигтай байдлаар үгсэн эмхтэйгийн зохицос тэднийг угтаж авдаг. Эмхтэйгийн зохицос хүзүүгээ сунган биеийн доош унсан байх ба үгсэн ч гэсэн цогцсон цонхроо ширтээстэй байсан гэдэг. Энэ явлаас хойш энэ байшинд нүүж орж ирсэн хүмүүс хэдэн арваараа үргэлдэж үгснээс болоод муу ёрын байшин болж хаагдсан гэлцгээдэг. Гэж Вон Чүмийн түүхээ ярьж дуусахад дөрмийн дагуу бүгд алга ташцгаалаа. Гэтэл гишүүд Тунгуныг анзааран харахад тэрбээр нэг л жигтэй сонингоор алга ташиж байх нь тэр. Түүх номер 4 суулгахаас татгалз. Вон Чүмийн дуудлагын таксинд явах бөгөөд нэгэн бөө орж ирэн суулаа. Даанч бөөгийн явах газар нэлээд хол байсан бөгөөд тэрбээр нэмэлт төлбөр авна хэмээхэд бөө хариуд нь оронд нь нэг зүйлийг чинь үзэж өгье гэж хэлдэг. Тэгээд Вон Чүмийн би өмнө жил шуудангийн ажил хийж байгаад нэг сонин хүүхдийг харсан юм. Нүүр царай байгаа байдал ингээд их эвгүй. Тэгээд би ямар юм үзэж хардаг хүн биш. Сүнс харна гэдэг чинь боломжгүй шүү дээ. Миний харсан зүйл яалтч хүн байсан биз дээ. Гэхэд бөөж уумалзан хүн мөн үү гэж эргэлзэж байгаа бол тэр чинь хүн биш. Хүн бол хүн шиг л харагдана хэмээн хэлэхэд Вон Чүмийн дотроо эвгүрхэж орхилоо. Тэгээд бөөг зорсон газар нь хүргэж өгтөл бөө буухтаа дахиад тиймэрхүү юм тохиолдвол эргэлзэлгүй шууд зугтаарай гэж захин буудаг. Вон Чүмийн хөдлөн дахин хот руу явах ба хэтэрхий хөдөө ирсэн болохоор хизээ очиндоо хэмээн санаа алдан явна. Тэгээд явж байтал замын үзүүрт нэг хүн гараа өргөн харагдах ба Вон Чүмийн уухаан тас баярлан бензиний мөнгөч болтохоо хэмнэх нь гэж бодоод нөгөө хүн рүү ойртон очлоо. Хажууд нь очиод зогсдол нэг л ёр бусын амар өндөр байх бөгөөд уртгаараа оруулж ирэх мөчид Вон Чүмийн бөөгийн хийснийг гинэт санаад humгийн сандран зүхтдаг. Айд сандарсан тэрбээр уртлынхаа толонд тусхан хойшоо харахад нөгөө зүйлчин аимшигтайгаар хурдан гүйж ирж машинын зууран авч яг цонхонд нь зүгдэн гараа оруулан орж ирэх гэж байтал яагаад ч юм бэ гинэт аз тааран мултарч чаддаг. Түүх номер 5 шумбагчийн яриа. Вон Чүмийн усан шумбаг хоббитой цэрэг найзтайгаа хамт далайд завтайгаа ирсэн байлаа. Тэгээд цэрэг найзаасаа усан шумбах ер нь ямар шүү байдаг вэ? Аюултай юу хэмээн асуухад амар энэ ч юу байх вэ? Ер нь шумбагч хүмүүс зүрх зогсолтоор ихэвчлэн өгдөг.
Жишээ ярихад харанхуй даалгаад гэрлээ тусган явж байгаад ард ямар нэгэн зүйл байгаа юм шиг мэдрэгдэн хойш харвал харанхуй даалаад өгсөн цогцостой нүүр тулгаран гинет шок орон зүрх зогсон өөхөх тохиолдлууд их байдаг. Ерөнхийдөө шумбагч хүнд 3 хориглох зүйл бий. Нэгдүгээр нь шүн оройгуур далаараа үсрэх хоройтой. Хоёр дахь нь арх уусан бол шумбал хийж болохгүй. Сүүлийнх нь ажлын шугамаар ямар нэгэн цогцос хайж байгаа бол босоогоороо харагдаж байгаа цогцос дээр очиж болохгүй. Яагаад гэвэл хамт далайн гүн рүү живж өгдөг болохоор. Гэж цэрэг Вон Чүмэнд хэлэхэд тэрбээр би мэдх юм байна. Тэр чин усны чөтгөр бидтэй гэж асуухад цэрэг найз нь түүнийг шоолон усны эргүүлэг дотор зогцос яваад орчих юм бол босоогоороо байгаа юм шиг харагддаг. Тэрийг нь мэдэхгүй зогцос дээр яваад очих юм бол эргүүлэгнээс болоод цогцостой хамт далайн гүн рүү живж өгдөг юм. Тэгээд цэрэг би бол юунаас ч яахгүй гих мэтэр өөрийгөө баахан дүүлгэж байгаад далаа руугаа шумалтаа хийхээр үсэрдэг. Тэрбээр шумбан явж байхад ардуур нэг зүйлж ирсхийн өнгөрөх бөгөөд төрөөхөн л сүнс чөтгөр байхгүйгээд томроод байсан цэрэг маань хүйтэн хөлсөн шахран эвгүрхэж эхэллээ. Тэгээд яг энэ үед нэгэн гоёмсог хясааг болон авах гэж байтал нөгөө нэг зүйлчин яг чанх нурууных нь ард нүгэлтэн ирхэн тэр. Цэрэгч өөрийгөө зоригжуулан эргэж хараад 난 해병이다. 무엇이든지 죽인다. 오늘 점심은 샥스핀이라 내 친구. Түүх номер 6 хүүхэлдээ. Нэгэн онцгой тоглоомын дэлгүүрт тунган орж ирэх бөгөөд худалдагч өөрийгөө энэхүү юр бусын тоглоомын дэлгүүрийн зарц хэмээн танилцуулдаг. Тунган ч 5 настай хүүдээ төрсөн өдрийн бэлэг авах гэж ирснээ хэлэн нэгэн хүүхэлдээ түүний нүдэнд тусан худалдаж авахар болдог. Тэгээд худалдагч хүүхэлдээг түүнд зарахдаа энэ хүүхэлдээнд нэг анхаарах зүйл бий. Хүүхдээ энэ хүүхэлдээтэй хамт ганцаараа орхиж болохгүй. Заавал санаж яваарай. Дараа нь хариуцлагыг бид үүрэхгүй, буцааж бас болохгүй гэж хэлэхэд тунганч түүний яриаг нэх тоолгүй. Би угаасаа гэрээсээ ажилдаг. Та ч үнэхээр сонирхолтойгоор бизнесээ хийх юм аа. Хэмээн тунганч гэрлүүгээ явлаа. Тэгээд тунган түрүүний авсан хүүхэлтэйгээ хүүдээ өгөн дүүтэй болмоор байна гэдэг байсан мэдтэй. Одоо энийг дүүшгээ хайрлаарай хэмээхэд хүүд таалагдaltaгүй тоглоомыг шидэж орхиход аав нь уурлан ийм үнэтэй хүүхэлтэй авч өгч байхад баярлаа гэд авах хэрэгтэй юм шүү. Тэгээд бас чиний дүү гэж хэлж байна. Хурдан босгоод уучлалтгүй гэх мөчөд хүүхэлтэн нүд гүйн хөдөлж хүүрүү ширтгэн тэр. Хүүч аавда нүд нь хөдөлснийг нь хэлэн хай хэмээхэд аав нь ч бүр уурлан түүнийг загнан тоосонгүй. Тэгээд маргааш нь тунгийн удаан уулзалтаагүй найз Вон Чүмэнтэйгээ уцаар ярьж байх ба. Тэд ойрхон уулзалтаж ганц 2 шилэм уухаар болон хүүгээ төрөө орхин гардаг. Вон Чүмэн тунган хоёр нэлийн халаад сууж байх ба. Согтуу үний ухаанаарч тэрөө гинтэл нөгөө дэлгүүрийн худалдагчийн үг санаанд нь орон гэрлүүгээ хумгүй гүйлээ. Тунган гэртээ орж ирэн хүүгээ дуудан хашгирахад харамсалтай нь хүн байсангүй. Нөгөө хүүхэлдээ лөө эргэж харахад аман цус болсон байх нь тэр. Тунганы доторч палхийн хүүхэлдээг барьж аван хамаг хараалаа хилэн хашгирахад аимшигт хүүхэлдээ түн рүү муухагаар инээн. Тэгээд яг тунган луу дайран түүнийг идэх гэж байтал азар Вон Чүмэн орж ирэн хүүхэлдээг харан таних ба өмнө нь нам зохиж байсан бол энэ удаад цонхоор шидэн чулуудаж орхидог. Энэ хүртэл бичлэгээ маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн партийг үзхийг хүсвэл лайк, subscribe итгэвтэй дараарай. Баяртай үзэгчдээ.